Сураар оосрлож, мориор чирснэ. Хэлмэгдлийн хар шуурга Монгол орныг бүхлээр нь хавдарн нөмөрсөн шорвог шиг гашуун түүх тэр он жилүүдэд бий. Аавын хамгийн том эгч Балжид буюу бидний том ажаа хэмээн авгаалдаг авга эгч ийм нэг түүх ярьсныг би ерөөсөө ч мартадаггүй юм. Шарын шашны жаяг ёсыг сахисан олон зуун ламнар баригдаж, хүрээх эд эзгүүрч, нутаг нугайхан, ах дүү төрөл садан танил нөхөд багш шавынхаа төлөө дэмэл сэтгэлээ чилээж арга ядахта ерөөл амандаан уншиж цай сүүний дээжийг өргөж байсан аль тэртех 1932 онд Балжид эгчинд доо ямны төлөөлөгчд гэнэтхэн ороод иржээ. Тэр үед манай аймгийн тариатын хийдэд лам нарын бослог гарч цаг үе төгшүүртэй байжээ. Үнэн хэрэгтээ тариатын хийдийн лам нарын бослог бол баруун дөрвөн аймагт гарсан ардын зэвсэгт бослого юм шүү дээ. Малчтыг хүчээр хамтралжуулах, тайж угсаатан том лам нар болон чинэлэг гисэн болгоны хөрөнгийг хураах, элдв татвар бий болгож нэмэх, ард түмнийг элдвээр хяхах бодлогыг эсэргүүцэн лам харгүй арга ядахтаан зэвсэг барин босжээ. Тэрхүү зэвсэгт бослого богд найрамдах Монгол ард улсын баруун талын дөрвөн аймгийг хамран нэлээд өргөн хүрээтэй гарчээ. Аав тэр үед хүрээнийхээ хурал намыг гоцлон уншдаг унзад лам нь байсан юм билээ. Унзад гэдгийг манай залуус тэр болгон мэдэхгүй ч байж магадгүй юм. Хийд дацанд хурагч ламнараа дагуулan удирдах уншигч хүнийг унзад лам гинэ. Ерөнхийдөө бол хурлын уншилгын толгойлогчийн албан тушаалын нэр агаад төвдөр эхлэн зохиогч гэсэн утгатай. Хурлын уншлага тэрхүү уншлагын ая данг залж удирдана. Унзад хүний онцлог бол бусдаасаа хоолойн цар ихтэй, бүдүүн баригл хоолойтой, хүн хүнээс илүү тод уншлагатай, тэгсэн байж эвлэг уншдаг тийм хүн байх хэрэг. Тэгээд бас цээж номдоо нэвтэрсэн номын нэг үсэг ганц үгийг дутуу орхидоггүй. Хүрээ хийдтэй нөлөө бүхий том ламыг хэлнэ гэсэн үг. Манай аав хөнгөнсөн бүдүүн хоолойтой, уншлаг сайтай лам байсан болохоор нутгийн зон олон хоолой дэндв хэмээдэг байсан бололтой юм билээ. Нөгөө доо ямныхан аавыг л хайж эгчийхээр ирсэн нь тэр байжээ. Доо ямныхан лам хуврагуудыг үлдээхгүй устгах юм гинэ гэсэн үнний ортой яриа хаа сайгүй тархаж улс амтан гэргэртээ айдас хүйдс давтан нүүрлэж ирэх аюулыг ёрлон хүлээдэг болжээ. Хэнээсээ ч аврал ирж хаашаач хандах аргагүй тийм цөвүүн цагт хүн хүндээч итгэхэ байжээ. Муу зэвсэг агссан сүр үзүүлсэн доо ямныхан гэрийн гадаан хурч ирээд авга эгчээс минь нөхөр дүү хоёрыг сургалжээ. Авга эгчийн нөхөр лам явсан хэдий ч хар болоод удаагүй байсан гэдэг. Дүү чинь хэмээн тэдний онцолж сурсан хүн бол миний аав дэндв байсан хэрэг. Унзад дэндв хаана нуугдаад байна? Хэлчихье гэж шаардахад Балжид эгч би ойрдоо хараагүй сурггүй л байх юм байна. Үхсэн амьдын ч мэдж байгаа юм алга. Хаана үрэгдсэн байдгийг үрэгдсэн л байхаа гэхэд тийм үү муу хар зулбсах нуух санаатай бас. Цаад муу эсэргүүд үгээ хаана угааг нь мэддгүү бол мэддэг болтол чи хашраана да. Тэрнийг уул хадаар тэнэж улс амтнаас нуугдаж явааг чихийл болоод мэдэхгүй байна гин мэдж л байна гэлцэж хизээ хизээгүй төрөх төгсөн тэнгэр шиг эзэстэй эгчийн минь сураар оосрлож яваад мориндоо мордож хандсан зүгтэн чирээд давхижээ. Балжид эгч минь морины хурд саарад ирэхээр тэд намайг ирж заавал шалгана үхсэн юм шиг хөдөлгөөнгүй хэвтвэл хаяад явхаа юуны магад. Тэр үед л үхсэн юм шиг бүр амьсгаагүй хэвтэх юм шүү гэж ухаан сэлжээ. Тэгж байтал үнэхээр ч тэд хурдаас харуулсаар мориноос буугаад иржээ. Тэр үед авга эгч нүдээ тасаниад амьсгалахгүй таг чиг хэвтчихжээ. Доо ямны төлөөлөгчд "Эрмүү хүүхэн нүд анжихчээ" гэлцээд хээр хайжээ.
Хааны жил төрсөн дүүгээ тэгж хаацаасныхаа төлөөсөнд моринд хэдийгээр чирэгдэж аммаан алдах төгсөн ч авга эгч минь дараах нь эссэн мэнд няраалж хүүгээ эрүүл саруул өсгсөн бас л хосгүй хувьтай байж үлээ. Сонсдог ном Эм бүхэд байршлаа.